Сайн байцгаана уу. За та бүхэндээ гэртээ студидтэй болоход ямар эд хэрэгслүүд хэрэг болдог талаар эхний видео хичээлээ өргөхээр боллоо. Гэртээ студидтэй болоход мэдээж хэрэг компьютер хэрэгтэй. Компьютер дээр та бүхэнд дуу хөгжмөө хийн. Тэхийн тулд компьютер маань бол ямар аль ч үйлдвэрлэлийн системтэй байсан болно. Та бүхэн өөрсдийнхөө гэрт чинь байгаа юм альсвал ажиллаж сурсан компьютер дээр юм гэж уран бүтээл хийж болно. Тэгээ суурин компьютер альсвал ноутбук аль нь ч байсан болно. Нэг өндөр үнэтэй компьютер байх шаардлагагүй. Гэхдээ хуучны компьютер үзүүлэлт муутай компьютер байж болохгүй. Дооройж i3-аас дээш үзүүлэлттэй компьютер байх хэрэгтэй. Тэгээд компьютер маань болохоор илүү хүчин чадал сайтай байх юм бол та бүхэн дуу хөгжим хийхэд илүү амар болно гэсэн. Тэгэхдээ дуу хөгжмийн програмууд нь болохоор маш их олон үйлдэлүүдийг зэрэг хийдэг учраас компьютерийг бол нэлээд ачааллуулдаг юм аа. Тэгээд компьютерийн дээрээ хөгжим дээрээ ажиллах програмууд хамгийн чухал зүйлс байгаа. Эдгээр програмууд нь бол одоо хэдэн зуун долларын үнэтэй програмууд байна. Дэлхийн нийтээр хамгийн их хэрэглэгддэг програмууд. Гэтэ та бүхэн ямар урсгал чиглэлээр хийх гэж байгаа бас шалтгаалаад эдгээрээ сонголтуудаа хийхэд зүгээр. Тэгээд бас ер нь бол алийг нь ч сонгосон болно. Гол бүгдээрээ ерөнхийдөө үйлдэл нь бол адилхан дуу бичин, хөгжим хийн, бүтээн, түүнийг янзлан тэгээд эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргана гэсэн бүх үйлдэлүүдийг хийн. Тэгээд гэртээ студидтэй болгоод эдгээр хэрэгслүүд хэрэг болно. Тэгээд хамгийн ихний ээлжинд бол компьютерийн дараа бол саунд карт байх шаардлагатай. Саунд карт нь бол та бүхний одоо жишээ нь микрофоноор дуулсан дуу, хөгжим гитарын дээр тоглосон бичлэгийг өөрөөрөө дамжуулаад үндсэн програмтай чинь холбож бичлэгийг хийгээд тэнцэнэ янзлах боломжуудыг олгоно. Тэгээд эргээд энэ програм дээр хийгдэж байгаа бүтээлийгээ саунд картаар дамжиж чанартайгаар яг тэр одоо өндөр чанартайгаар нь одоо спикер болон чихвч рүүгээ дамжуулж гаргах гэх мэт үйлдэлүүдийг хийдэг. Тийм учраас маш чухал зүйлс. Тэгээд мэдээж хэрэг дуу хөгжим хийж байгаа учраас тэрийг нь илүү чанартай наривчлал сайтайгаар дуургахад саунд карт маань тусалдаг юм аа. Тэгээд чихвч болон спикер маань бол тусгаалan одоо студид зориулагдаж бүтээгдэж хийгдэж байгаа. Тэгээд эдгээр нь болохоор одоо бидний хийх гэж байгаа дуу хөгжмийг яг одоо нарийн сайн зөв одоо дуургах гэсэн үүрэгтэй. Зүгээр эцсийн бүтээгдэхүүн болоод гарцсан хүмүүсгөө сонсогч нарт зориулагдсан дуу хөгжмийг бол гэрийн нөхцөлөдөө спикерүүд дээр бол сонсдог бол энэгээр одоо спикер болон чихвчин дээрээ та бүхэн дууга одоо өтгөн шингэнийг тааруулах, аль хөгжмөө аяархан болгох, чанга болгох тэгэл энэ бүгдийг нарийн одоо хийхэд зориулагдсан байдаг юм аа. Тэгээд дараа нь бол одоо эдгээр одоо янз бүрийн удирдлагууд хэрэг болно. Одоо жишээ нь энэ удирдлага нь keyboard нь одоо USB-гээр одоо шууд компьютертайгаа холбогдоод эдгээр төлөвлөрийн даралтан дээрээ дараад одоо бөмбөр одоо морин хуур одоо хөөми одоо симфони хөгжмийн зэмсгүүд гэх мэт ингээл бүхэл төрлийн хөгжмийн зэмсгүүдийг эдгээр одоо даралтуудаар дарж удирдах тоглож бичлэг хийн түүнийг хөгжим болгоно гэсэн үг юм байна. Тэгэхээр заавал энийг бол заавал төлөвлөр хуур тоглодог байх шаардлагатай биш. Зүгээр эдгээр энэ баг зэргийн одоо дасгал сургууль хийчихэд ерөнхийдөө бол та бүхэн хөгжим хийгээд байх боломжтой болчихно. Гэхдээ бас дахиад дуртад бол энэ бол анхаас шатны сонирхогч нарт зориулагдсан видео ч гэдгийг ойлгоорой. Тэгээд одоо энэ бол зөв энэ дөрвөлжингүүд дээр нь болохоор одоо та бүхэн хуруугаараа тоглоод finger drum одоо хуруугаараа бөмбөр тоглодог юм одоо тусдаа бүр төрөл хүртэл гарцсан байгаа. Тэгээд ямар төрлийн урсгал чиглэлийн хөгжим хийж байгаас шалтгаалуулаад эдгээр контроллеруудаас ерөнхийдөө сонголтоо хийх ёстой болдог. Одоо энэ бол бүтэн одоо Ableton гэдэг энэ
програмтайгаа шууд бүтнээр нь ингээ холбогдоод төгөлдөр уурын дуур болон хөгжмийн зэмсгүүд бөмбөрүүдээ энэ дөрвөлжингүүдээр одоо удирдах юм тоглодог юм одоо шинэ төрлийн контроллерууд хүртэл гарцсан байгаа. За тэгээд дараагийн ээлжинд бол хэрвээ та бүхэн дуу бичих, хоолой бичих одоо сонирхолтой байгаа бол микрофонууд хэрэг болно. Микрофонууд нь бол одоо бас л олон төрлөөр байгаа. Тэгээд ийм одоо зүгээр энгийн динамик микрофон байсан ч болно, ийм студид зориулсан конденсатор микрофонч байсан болно. Тэгээд гэртээ одоо нэг мэрэгжлийн студ чи гэрээ бүтэн ийм дуу тусгаарлагчаар хүрээлж чадахгүй учраас та бүхэн дуу хоолой бичих бол ийм дуу тусгаарлагчдыг ашиглаж болно. За тэгээд компьютер дээр маань болохоор би нөгөө хөгжмийн зэмсгүүд гэж хэлсэн. Одоо энэ одоо бөмбөр бол маш олон төрлийн бөмбөрүүд байгаа. Тэгэл дэлхийн бод одоо үйлдвэрлэгдсэн оноос шалтгаалаад бөмбөрүүд байна. Тэгээд энэ одоо симфони оркестрийн хөгжмийн зэмсэг байна. Тэгэл ингээл маш олон төрлийн боломжуудыг та бүхэнд эдгээр програмууд болон эдгээр одоо нэмэлт хэрэгслүүд, нэмэлт одоо хөгжмүүд болон дуугарлалтууд бол олгоно. Тэгэхээр хүн сэтгэж чадах юм бол маш сайхан уран бүтээлүүдийг хийх боломжийг бол одоо орчин үеийн технологийн хөгжил дэвшлүүд биднэрт олгоцсон байна. Жишээ нь энэ програм бол одоо хоолой дуудулдаг дуучдын хоолойгийн янзлдаг, алдсан алдааг нь янзлаад зөв зүгээр сайхан болгочдөг одоо програм байна. Тэгэхээр бүхэн зүгээр л хийгээл эхлэх юм бол маш гой боломжуудыг та бүхэн эдгээр хэрэгслүүд олгоно. За тэгээд ингээд өөр ингэсэн студидтэй болчихно. Эдгээр хэрэгслүүдтэй байхад. Тэгээд эдгээр хэрэгслүүдийг гол нь юутайгаа компьютертойгоо залгахад бол нэг хэдэн залгуурууд хэрэг болдог. Хуучны юм гар одоо MIDI keyboard-ууд нь болохоор MIDI гэсэн юм залгуураар залгагддаг байгаа. Энэ нь болохоор нэг юм 5 ийм нарийн сэрийн залгуураар холбогддог. Тэгээд сүүлийн үеийнх нь бол USB-гээр шууд холбогддог болсон байгаа. Яг магадгүй яг зүгээр тийм дээр үеийн MIDI залгуураар залгагддаг хэрэгслүүд та бүхэнд байх юм бол энийг ийм MIDI-гээс USB болоо гаргаждаг ийм залгуурууд бас байдаг байгаа. Тэгээ микрофоныг бол ийм XLR кабелаар шууд саунд картаа холбоод дуургачин ажиллуулчихна. Тэгээд гитарыг бол бас яг ийм jack залгуураар залгахчна. Ийм RC буюу энэ улаан цагаан залгуураар болохоор спикерээ саунд картаа холбочихно. За тэгээд ерөнхийдөө студидтэй болоо эдгээр хэрэгслүүдтэй болчиход спикерийг болгоод ерөнхийдөө ийм пирамид гурвалжин хэлбэртэйгээр та бүхэн байрлуулаарай. Та бүхэн өөрснөө голдоо суугаад одоо яг чихнийхээ араар ингэж гурвалжилж уулзгаар энэс гарч байгаа дуу аваа нь бол энэ нэг цэг дээр өөрөө толгой дээр ингэ төвлөрөхөөр байрлуулах хэрэгтэй юм шүү. Тэгэд эцэст нь хэлэхэд та бүхэн зүгээр дуу хөгжим бүтээе гэж сонирхчил байгаа бол хийгээд эхлэх хэрэгтэй. Дэлхийн мундаг том продюсер, орчин цагийн дуу хөгжим бүтээгч нар бол бүгдээрээ тийм мундаг сургууль соёл төгсөөд алтан дипломтой, улаан дипломтой, алтан медальтай төгссөн хүмүүс байдгүй. Жишээ нь Beatles-ийн ч юм уу эсвэл одоо хип-хопын том продюсер Dr. Dre ч гэдэг юм одоо маш олон дэлхийн мундаг продюсерууд бол зүгээр л өөрсдийнхөө дуу хөгжим дуртай байглаас заягдсан сайхан авьяасыгаал энэ дуу хөгжмөр илэрхийлээд гаргацсан хүмүүс байдаг. Тийм учраас та бүхэн ч маш сайхан авьяас ч юм уу сайхан хит дуу та бүхний дотор хишгэлж байгаа. Тэгэхээр түүнийг гаргаж бүтээхэд эдгээр хэрэгслүүд та бүхэнд байгаад дээрээс нь маш их хичээл зүтгэл байхад л болох юм шүү. За тэгээд та бүхэн миний Facebook page лайк дарж, YouTube сувганд subscribe дарж байнга шинэ хичээлүүдтэй хамт байгаарай. За та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баярлалаа.